За энэ Олимпус Optera гэдэг энэ хотоодны дуран иж бүрнээрээ ингэ суйрлагдж байгаа. Энэ маань одоо 120 гаруй сая төгрөгийн ийм өртөгтэй ийм аппарат хоног төхөөрөмж байгаа. Ялангуяа энэ зүүн бүсийн Дорнод Хинтээ аймагт бол энэ аппарат маань ингэ суйрлагдсан. Хуваарлтыг бол хийсэн байгаа. За тэгээд энэ юугаар маш олон хүнд тий тусламж үйлчлэгээ үзүүлээрэ гэж хүсэн өрөө. Тэгээд амжилт хүсэн өрөө. Ерөнхийдөө бол манайх энэ дурангийн аппараттай болсноор тусламж үйлчлэгээний чанар илүү сайжирна. Манайх чинь жилдээ нэг 200-аад хор тавдар илэрдэг шинээр. За хор тавдрынхаа дотор бол хотоодны хор тавдар 3 дугаарт орж идэг. Ер нь бол хоол боловсруулах замын эмгэгүүдийг онцлох чанар сайжирсан. Цаашдаа бол бид нар дурангийн ажилбарыг одоо хийнэ гэсэн ийм зорилготойгоор одоо урам зориг дүүрэн ажиллаж байгаа. За манай дурангийн эмч бол шинэ залуу. Тэгтээ чадах сайтай. Ерөнхийдөө 3 жил ажиллаж байгаа боловч ер нь одоо өсөх ирээдүй сайтай ийм эмч байгаа. Түүнээс гадна одоо хоол боловсруулах замын гастроэнтеролог эмч нар маань бас одоо дурангийн ажилбар хийх энэ ийм хамтарч ажиллах энэ том төлөвлөгөөнүүдтэй бид нар ажиллаж байгаа. Ер нь бол аппарат бол гоё. Олимпус брэнд гэдэг утгаараас чанартай, дүрсний тодрол сайн. Тэгээ нэмэлт төр MBI гэрлийн системтэй байгаа учраас бас онцлогооны өндөр ач холбогдолтой дэвшилттэй байгаа. Тэгээ усны хамгаалалттай учраас бас ашиглахад их төхөм сайхан. Төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн газрын барилгын ажил эхлээд ингээ 2 дахь жилдээ явж байгаа. За ер нь бол барилгын ажлын удаашрсан яг үндсэн батлагдсан төсвөөс магадлалаар орж төсөв бас тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. За энэний бас нэмэлт гэрээгээр эрүүл мэндийн яам бол 135 сая төгрөгийг шийдвэрлсэн. За тэгээд гадна бүх ажлууд дээр одоо 200 сая төгрөг туцныг нь орон нутаг шийдвэрлээд одоо барилгын ажил, за гадна дулаан шуумны ажил явагдаж байна. За энд болохоор нийгмийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчлэгээ ялангуяа орон нутагт бол нийгмийн эрүүл мэндийн төвийг одоо ийм жишг төв байгуулахаар бид нар бас зорж байгаа. Тэгээд эндээ одоо нийгмийн эрүүл мэндийн дархлаажуулалт, чирэгжүүлэлт, за өсвөр үеийн нөхөн үйлчлэгээ одоо бүхэл одоо ийм сэтгэл зүй те эрүүл мэндийн сургаал сурталчилгаа, амны хүндийн эрүүл ахуй гэсэн ийм цогц одоо ийм төв байгуулахаар зорж байгаамаа. За энэ бол бас Дорнод аймаг бас ер нь бол байгалийн гоц салбарт юуны голомт бол бүртгэгддэг. Тэгээд зооноос судлалын төв бол Дорнод аймагт байдгүй. Тэгээд энийг бол орон нутгийн өмчөөс эрүүл мэндийн газарт шилжүүлсэн. Тэгээд цаашид бид нар 22-23 онд сая эрүүл мэндийн сайдад бас санал тавилаа. Зооноос судлалын төв одоо байгуулахад бид нар хүний нөөцөө бэлдэн одоо төсвийн батлагдвал бид нар цаашид зооноос судлалын төвийг Дорнод аймагт байгуулахар зорж байгаа. Энэ дээр бол манай зооноос судлалын үндэсний төв бол мэргэжил арга зүй за шаардлагатай дэмжлэг туслалцыг үзүүлж ажиллана гэдгийг бол хэлсэн байгаа. Хөгжил 4-5 дахь төслийн хүрээнд бол цовруул маш олон хөрөнгө оруулалтын дэмжлэг хэлж болсоор одоо хариуцлагын засгийг бол хийж бүрэн орчин үеийн стандартын дагуу арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээд таныг өрье.